ирснээр тоглолт эхлэх болно. Өнөөдрийн тоглолтод Дэлгэрний хувьд бол оролцох боломжгүй. Харин Сэлэн Бодсоос багт хамгийн сүүлийн мэдүүлэгт галдан багтаасан гэсэн мэдээлэлтэй байна. За Дэлгэн бөмбөгийг тасдаж чадсан. Хувцаатар зүүн дээрээ орсон биерээ илүүргээ довтлоог амжилттай болгож чадлаа. Гоё довтлоо гараанд гаргаж байна. Доошоо дамжуулсан. Инкватор зүүн довтлогоо онош тоолсон. 2-1 багтай ажигласнаас ерөөсөө л нэг өөрийнхөө тоглолтыг олж чадахгүй байгаа тийм. Яг гэн сүндэс гэсэн мөгөө 5 эсрэг тавьж гэсэн мөгөө. Явцад тамирчид хөдөлгөөнд орсон Марлон Джонсон загран дээрээс төвсгсөн. Содны авч эсрэг Инкватор шахаад явсан. Хангалттай суларсан да. Цэрүүний нөгөө талаас нь 2-1 багтай авчирч байна. Орж байна. Хувцаатар Майк Уильямс холын зай шидэлтийг гүйцэтгсэн 3-1. Болсон. Зүүн дээрээ явсан. Нэмсэн довтлогоо онош тоолсон. Содны авч 2-1 багтай авчирлаа. Багийн эхний үед дээлж тоолох юм байна. Хамгаалалт амжилттай болсон. Гэхдээ Марлон Джонсон дээр бөмбөгөлдсөн. Джонсонгийн 3-1-ны шийдэлт нь амжилттай болсон. Багийн 3-1-ны шийдэлтийг амжилттай болгосон. Төгөлдөр доор бөмбөг дууцсан ч гэсэн 3-1-ны шийдэлт нь онош тоолсон. Төгөлдөр нэг хамгаалагч аргалсан шүү. Дондын зэн довтлогоо ноновчгүй. Өөрлөг үйж гэх юм лээ. Шүчрээ уршаа хурд хийсэндээ өөрөө болтолбороо яваад орсон довтлогоо амжилттай нэмэлтийн шийдэлтийг гүйцэтгэхээр болжээ. Үзэндээ Дэлгүүний эсрэг за доор ихгүй дамжуултыг өгсөн довтлогоо амжилттай. За тэгээд инх хотын дүлгүүн. За дүлгүүн гүйсэн дамжуулах боломж олцсонгүй. Дондын зэн довтлогоо онош тоолсон. Хэн дээрийн тулга. Даш өчрөө эсрэг маш хэцүү байдлаас давталсан. Инх хотын дүлгүүн өнөөдрийн тоглолтод үнэхээр байна. Даш өчр зөрөөд орсон өмнөөс нь хамгаалагч хамгаалсан гэхдээ саад бол чадсангүй 2-1 Даш өчр. Майк Уильямс болон за доошоо гоё дамжуултыг өгсөн довтлогоо оноштой. Хамаа Гилбертийг хамтан гаргаад ирсэн. Асуудалгүй байгаа. Дүлгүүн 3-1-ны довтлогоо оноштой болсон. Энэ тоглолтын эхний 3-1-оор хамт нийлсэн. Доор гоё өгсөндөө довтлогоо оноштой болсон. Зүүн дуусгаж байна. 2-1. Гилберт Марлон Джонсны эсрэг шахаад гаргасан. Тулга 3-аас шийдэлт амжилттай. Түүнийг ирэхээс өмнө те багийнхаа нэг тоглолт бус тамирчдын ростер гэж бодогдуулж авах хэрэгтэй байгаа. 3-1-ны довтлогоо амжилттай болсон. Ахмад Гилберт багийнхаа 26 эсрэг Нэлсэн баруунтаа яваад орсон солгоо гараад төгсгөл амжилттай. Хамгаалагчаас амхаарсан. Мад Инкватор руу өгсөн. За яг л гоё өглөө дөө. Инкватор ч гэсэн ялчгүй туршлагатай байна л да. Тэгэл дараагийн Аз лигонор тамирчинч бай. Бус орны лигонор тамирчинч бай та. Эндээр л одоо илүү гоё өргөн сонголтыг үүсгэх. Сайхан эсрэг. Би үчээр бол илүүрч боломжтой. Доошоо нэгээр хаяад өгсөн. Марлон Джонсон Антони Нэлсний гомцог болтол байна. Нээсэн дөө чигсэн үг эзэнд ирсэн. Зөрөөд орсон довтлогоо онооштой болсон. Сумяцар 2-1 болж байгаа. Мак Гилберт хамгаалч ард нийсэн. Довтлогоо онооштой нэмэлт нэг шийдэлтийг Мак Гилберт хийгэр боллоо. Даш өчрийн алдаа болов да. Нэг эсрэг тоглох юм байна. Урдаар илүүрхсэн зүүн довтлогоо онооштой болсон. Яг түрүүний гişгээ довтлогоо бөмбөг үлээж авч чадсангүй. Ананд зөрөөд бөмбөгөө алдсан Антони Нэлсний 2-1 болоод өрчлээ. Тонерсыг тэнцүүлсэн. Цагаан Майк Уильямс гүнэлцэлчлээ. Ахмад Гилберт 3-1-ны довтлогоо онооштой болсон. Гилберт сайн довтлоо үзүүлээд игэлсэн. Дүлгүүн доор байрлалаа эзэлсэн. Инх хотын дүлгөөний төгсгөл амжилттай. Маш хэцүү байдлаас дүлгөөний эсрэг түрүүн бол хурдаараа илүүрхсэн. Энэ удаад 3-1-ны шийдэлт амжилттай болсон. Дүлгөөний эсрэг юу тоглолцоод шүү хамт нийлсэн. Шахаад ирэхэндээ иргсэн. Эвгүй байдлаас залаад өгсөн. Харин болтын Ананд 3-1-ны довтлогоо онооштой болсон. Дүлгөөний дамжуултыг Ананд Танаа бол майк бөмбөг дууцаар байгаа. Цаашаа өгсөн Инкватор 3-1-ны шийдэлт амжилттай болсон. Ондоотрын Инкватор Марлон Джонсны эсрэг одоо шоу пиктер бол явсан Инкватор бөмбөг нуугаад авцсан довтлох амжилттай. 13 авсан Ахмад Гилберт өндөр долчийн эсрэг гой аргасан. Баруун довтлогоо онооштой болсон. Ахмад Гилберт хийж тариалаад. Сэлэн Бодос Майк Уильямс шийдэлт нь онооштой болсон. Майкийн шийдэлт дуунах цаг сайхан. За доошоо өгсөндөө атгуулсан довтлогоо онооштой болсон. Инкватор ээж 2-1 багтай авчирна.
Гой дамжуултыг өгсөн Содонжазад төгсгөл амжилттай. Антонинес Дээр явахс боломжтой. Залаад өгсөн Майк Уильямс 3 онооны доотлогоо номортой болсон. Майк Уильямс 2 дараалсан. Түүний эсрэг. За төлөвнөг үлдсэн торох зөвлөгөө гаргаж байна. Довтлох амжилттай. Тоглож өргөөс хэцүү бодох шиг байна л да. Дамжуулт нийцэндээ ирсэн доотлогоо номортой. Сэлэн бонцын тоглогчид их сайхан татсан 3 онооны шийдэлтний амжилттай болсон. Их сайхан. Багтаа 3 оноо авчир чадлаа. Сумьяузар зай гараад ирсэн холын зай шийдэлтний амжилттай болсон. 3 оноо амжилттай авч чад. За тоглолт зогсохгүй нийтгтэй байдлаар бас маш удаа үргэлжилчлээ. Ахмад холын зай шийдэлтний амжилттай болж байна. Өөрөөгөө мэдэрсэн. Дүлгүүний эсрэг зүүндээ хөлөлсөн бөмбөг нуугаад хөөргөд явуулсан тоглох амжилттай. Ойвчинд ардаа хүнээс болсон. Зөрөөд орсон дамжуулт Балжин нэм дээр ирсэн шахаад довтлоо амжилттай болж чадсан. Балжин нэм 2-1 багтаа авчирлаа. Онооны зөрүүг 12 олгоо ойртуулсан. Энэ аваад Дүлгөө Инкватор нэг дамжин сулуусын их сайхан болчихлаа. маш тайван тоглосон. Дахин Юнайтед довтлоо Балжин нэм нэг илүү дамжуулт мөнх золбоогийн төгсгөл цагаар дунж байна. Уильямс нэг сайханд дамжуултыг өгсөн довтлоо амжилттай. Хамаалагч сольж байна. Өөр хамаалагч өөрхөн байгаа. Ой явсандаа доотлогоо оноштой нэмэлтний шийдэлтийг хийгэр болсон. Хамаалагч харгалаад Танд дээр ирсэн Ананд Сумьяузрын эсрэг хэцүү довтолсон довтлогоо хаадсан ч өнөө хөл Инкватор 2 дахь боломжийг үүсгэж байна. хүн байна. Бүр аргалан гэж үзэж байгаа юм. Зодлоод өгсөн түрүүнийг хийсэн Онлотрын Инкватор 3 онооны довтлоог So марлж болсон гой дамжуулт Сумьяузар завчин дээрээс холын зай шилт амжилттай. Хамаалтанд орсон. За өөрөө довтлогоо хамжтай болгосон. Наманд 2-1. Их сайхан хүнийг авчлаа. Ахмад хангалттай тухтай шийдсэн ийм боломжийг өгч авсан. Ер нь ингээд зүүндээ бодогталбайг онгойлгосон Сумьяузрын довтлогоо амжилттай. Өнөөдөр Японы шижэлт Балжин нэм холын зай шийдэлтэн амжилттай. За Дархан Юнайтедийн хувьд сүүлийн 6 тоглолтоос 5-д нь хожигдсон байсан юм. Сайхамшигтай формтой байсан бол өнөөдрийн тоглолтод бас хожигдол хүлээлээ. За Сэлэг бодос багийн хувьд юусэн хожигдол гэл ингээд сүүлдээ явуулсан бол энэ удаа хожигдсноор ингээд 2 дараалсан хожигдлыг удаан хугацааны